Тэгэхээр би оюутнууд гэж бодож оюутнуудад лекц унших гэж бодсон л да. Тэгсэн чи одоо Эрдэнэтийн багш нар хурж ирсэн байх юм. За сургууль багш бараг 50 жил багшилсан юм байна тий. Тэгээд тэтгэврс гараад одоо бараг 10 жил болж байна. Тэгээд яг өдөр насхтай яг бас биш гэсээс салахгүй. Үгийн гаралд өгүүлбэр зүүн зүйлээсээ биччихлээ. Одоо би нийгмийн өгүүлбэрийн ард гарах гэж бараг 3 жил сууж жишээ зөвлөлдлээ. Тэгэхээр бичсэн. Тэрийг гаргачихснаас арай амтсангүй. За үгийн гарлаа цааш нь багасаага биш явуулж байгаа. За иймэрхүү байдалтай. Тэгээд аливаа үндэстэн бол одоо хамгийн гол нэг зүйл нь бол газар нутаг. Тэгээд энэ дээр оршин сууж байгаа хүн ард түүний хоорондоо хэлцдэг хэл нь бол тэр үндсэн хамгийн гол зүйл байдаг. Түүн дотроос миний санагч байгаа зүйл бол тухайн хэлний өөрийнхөө хэлний үгийн гарлыг судлах явдал бол нэг хаанаас үүдэлтэй яаж монголчууд энэ хэлтэй болсон юм. Энэ монгол биеэ даасан хэл болоход бол ярианы хэл, тэгээ бичгийн хэл ийм хоёр үндсэн зүйл байдаг. Тэгэхээр манай монголчууд бол бичгийн хэлний хувьд бол асар их баялагтай. Гадны орчуулсан ном зохиолч өв түн байдаг. Зөвхөн дуртадлаа ганжуур данжуурыг дуртаглаа. Тэр монгол хэлээр орчуулсан тэрний хэл гэдэг бол агуу юм л та. Нөгөөх нь өдөр тутам бид хоорондоо харилцаж ярианы хэл юм. Тэгээ ярианы хэл бичгийн хэл хоёр бол хоорондоо бие биендээ нөлөөлж байдаг. Тэгээ ярианы хэл нь бол амьд. Ягаад хүмүүс ярилцж байгаа учраас амьд хэл гэж үздэг. Зарим үндэстэн бол ярианы хэл нь болсон бичгийн хэлтэй болсон байдаг. Зарим нь бол бичгийн хэлтэй ярианы хэлгүй болсон байх ийм жишээтэй юм. Улс үндэстэн янз бүр байдаг юм байна. Энэ бол тухайн үндэснийхээ одоо байдлаас болох юм. Тэгээд хэл гэдэг бол ерөөсөө монголчуудын хэл гэдэг бол нэгэн дээр үеэс монгол хүн үүссэн тэр цагаас л үүссэн гэж би боддог. Тийм учраас урт удаан жилиг одоо туулж ирсэн хэдийгээр байх одоо цөөхөн хүн амтай боловч бос хоромтой харьцуул цөөхөн амтай боловч монгол хэлний одоо сайхан баялаг хэлтэй ямар ч хэлнээс одоо юм орчуулахад бол болцоо тийм сайхан хэл юм. Тийм учраас тухайн үндэстэн бол өөрийнхөө хэлээр бахархаж явдаг. Ийм тэгээд бахархаж явахын дээр бас одоо хэлний нарийн мэргэжлийн хүмүүсүүдийг бэлтгэж байна. За ингээд тэрний одоо нэг жишээ бол 5 хүн байна. Бид одоо цааш нь хэлэн олон баяжуулж олон судалж нарийн үсэх ёстой болж байна. За ингээд би үгийн гарлын тухай ярьдаг юм уу гэж ингэж бодож байна. Тэгэхээр тухайн үндэстэн одоо бие даасан хэлтэй гэж ярьдаг боловч тэр хэл нь хаанаас үүсэлтэй юм? Эсвэл гаднаас зээлдэж авсан юм уу? Гэсэн юм ихтэй эсвэл өөрснөө бий болгосон юм уу гэж. Тэгээд үгийн гарлыг судлахад бол монголчууд өөрснөө л одоо ертөнцийг харах үзлийнхээ үүднээс хэлтэй болсон. Тэр үгийн гарлыг судлахад бол тухайн үндэстний оршин тогтнож байгааг харуулдаг ийм зүйл бол тийм байна. Үгийн гарлаа судалж гаргаагүй тэрнийхэн толийг хийгээг үндэстэн бол бие даасан хэл гэж үзэх. Үүсэл гарлаа хаанаас үүссэн хэдэн жил болж байгаа яаж байгаа гэдгийг сайн мэддэггүй байдаг юм л да. Тийм учраас тухайн үндэстний нэг гол хэмжээр нь бол тэр үг нь хаанаас бий болсон юм гэж судлах хувьд хамгийн чухал байдаг. Тэгэхээр та бүхэн бол мэдж байгаа. Төөрх, Монгол, Манж, Солонгос, Япон энэ 5 хэлийг бол Алтан хэл гэж судлаад Алтан хэл нуруунаас одоо ихтэй ийм уул нуруунаас ихтэй тэрний орчин тойронд амьдардаг улсуудын хэл гэж ингэж үздэг. За энийг бол та бүхэн сайн мэдж байгаа. Биений Эрдэнэтийн Арамстет бол анх удаа Алтан хэлэнд одоо энэ 5 хэлийг одоо багтааж судалсан байдаг. Тэгээ Алтан хэлний удирдгал гэдэг ном бол анх бичиж гаргасан. За үүнээс хойш бол монгол хэлний үгийн гарлыг одоо судалсан Эрдэнэтийн тухай бол Эренчингуан одоо бичгийн хэлний 3 дугаар бат нь бол монгол хэлний үгийн гарлыг бас яруу сайхан тайлбарлсан этнограф буюу одоо угсаатны зүүн талаас монгол хүний сэтгэхүйн талаас нь хэд хэдэн одоо сайхан жишээг одоо тайлбарлсан байдаг. За тэгээ сая Орсын Эрдэнэтийн Санжаа юу карталж байгаа одоо тэгээд
үлдээсэн тийм үгийн төшгөлөд Орловская Шеверний хоёр бол Монгол хэлний үгийн гарлал гэсэн 3 дэвтэр биш гаргасан. Ийм. Одоо судалгааны түүх нь бол ийм. За миний хувьд бол Монгол хэлний үгийн гарлыг бол үгэн дээр нь судлаагүй үгийн цааш нь одоо задлал судалсан. Энэгээрээ жоохон онцлог. Тэгж судлал одоо дотоод бүтцийн талаас нь гэж хэлэхэд болох юм. Тэгээ хэдэн үеэс хүчээр үеийн ямар утгатай юм, гიშгэн ямар утгатай юм, гээгүүлэгч нь ямар утгатай юм. Тэгээ тэр нь бодит юм үзэгдлийг заа нэрлэхтэй, мөн монголчуудын сэтгхүүтэй. Манай монголын монголчуудын сэтгхүү бол ерөөсөө мал аж ахуйтай холбоотой ийм уудам өргөн уудам нутагт бол бэлчээр түшгэлж малаж амьдарсаар ирсэн ийм нүүдэлчин ийм ард түмэн. Тэгээ Азийн энэ өндөрлөгт бол бас олон жил одоо тусгаар үе улс болж явсаар ирсэн ийм төвхтэй. За энэ бол мэдж байгаа. За үгийн гарлыг бол бид тэгэхээр тухайн нэг шинжлэх ухааныг судлахад бол нэгжийн тодорхойлох хэрэгтэй. Нэгжийг тодорхойлж гаргавал одоо тэргээрээ дамжаад бүх юм судалдаг. Бид энийг сайн мэднэ. Бүтээвэрхэд бол бүтээвэр гэдгийг одоо судална. Язгуур дагуур залгуур бүтээвэр гэдэг ингээд судлах шишээтэй. Энэ бол нэгж нь. Өгүүлбэрхэд бол бүтэн одоо нэг энгийн өгүүлбэрийг аваад 2 бүрэлдэхүүн 3 бүрэлдэхүүнд цөм өгүүлбэрийг авч үзээд тэрнээсээ өгүүлбэрүүдийг судалдаг. Тэрнээсээ нийлмэл өгүүлбэрүүд яаж өгтөө гэж ингэж гаргадаг. Тэгээд шинжлэх ухаан бол тэр нэгжийг судалж гаргах бол хамгийн гол. Тэгэхээр монгол хэлэнд бол үе утгалбар гэдэг ийм зүйлийг авсан. Би яагаад үе гэж нэхэсэг нь авианы тал нь нэг үе. Монголчууд үгээ хэлэхэд бол авиа хэл бол аливаа хэл бол ер нь дандаа үеэс одоо бүтсэн байдаг. Тэрэнд нь тухайн одоо авианууд нь. Тийм учраас энийг нэгжийн анхаарахад хүн одоо яаж хэлд орсон юм бэ гэдгээр янз бүрийн таамаг байдаг л да. Тэгвэл бол одоо уулга алдснаас гэдэг юм уу? Одоо бидний аялга үг гэд нэрлэдэг. Бүтэц бус өгүүлбэрч гэд нэрлэдэг. Тэрнээ эхэлж одоо тэрнээс эхэлж хэл үүссэн гэж үздэг. Энийг тал бий. Нөгөөх нь бол ерөөсөө ертөнцийн үзэгдлийг авиагаар нь дуурайж хэлдэг. Дуурайж хэлээд одоо хэлтэй болсон гэж үздэг. Гэх мэтээр ингээд хэлний гарлыг тайлбарсан зүйлүүд байдаг. Хүн бол үнэндээ одоо баярлах, гомдох, уурлах та бол одоо уулга алддаг. Энэ бол одоо анх хэлний анх одоо хэлэх одоо мэдэрхэн шинжтэй ийм өгүүлбэрүүд байдаг. Одоо шүртэл одоо тэр хасгалж үлдсээр байдаг. Энийг бол тусгай бие даасан дотрын нарийн бүтэц гэх юмгүй зүгээр ер нь хүний сэтгэлийн хөдөлгөөнийг гаргасан тийм өгүүлбэрүүд байдаг. За энэ бүтэц ус өгүүлбэр. Нөгөөх нь бол одоо тухайн үгээс үссэн. За тэгээ миний одоо ярьж гэж байгаа зүйл тэр үг маань үе утгалбараас үе утгалбар гэдэг нэрлэдэг нь бол үе гэдэг нь авианы тал, нөгөөх нь бол бүтээвэрийн тал. Тэгээд тэр үе бүтээвэр гэж хэлж болно. Тэгээд би үе утгыг гаргаж ярьдаг учраас үе утгалбар гэдэг ийм нэгжийг тогтоогоод тэгээд одоо мал гэдэг явахад бол гэдэг үеийг авахад бол маа тэгээд ил уулнууд илийн ард бол их шиг байх ёстой гэж үзсэн. Ягаад гэвэл дан гээгүүлэгчийг одоо тэгж хөдөлгөөн хүн хэлж чадахгүй. Заавал ишгтэй хэлдэг юм шинжтэй. За үгийн одоо төгсгөлд юм уу үе төгсгөл нөхцөлд бол гээгүүлэгч бол артлын ихшээ гээдэг ийм болсон. Үүнээс бол монгол хэлний одоо үе битүү үе төгсөх битүү үе гарч ирсэн. За энэ бол цаашдаа одоо үгүүдийг залгаж үг болгоход бол их чухал өөр гүйцэтгсэн юм шинжтэй. Тэгээ нэг гээгүүлэгч их шиг гисэн ийм зүйлийг авч утсан. Энэ бол хамгийн гол нэг юм. За тэгэхээр бүх үг бол одоо гээгүүлэгч ихшгээс бүтгөхөө бүх үг одоо ихшгээр ихсэн үе байж болдог. За энийг бол бид нэг сайн мэднэ. П-ийн хууль гэдэг. П-ийн хууль гэдэг мэднэ шүү дээ. Үгийн ихэнд бол П байсан гэсэн ерөнхий нэг тийм гээгүүлэгч цаваа тэгээд бөхөрөхөд бол бүхэр гэдэг ч юм уу. Хөндөй хээгэрч ингэж гаргасан ийм судалгаанд Папа бол Эрдэнэтийн судалгаанд гарсан байдаг. Гэтэл энийг бол авч үзэхэд бол ганцхан тэр П юм уу байсан биш. Үгийн ихэнд бол бүх гээгүүлэгчүүд ордгийм байна гэж. Тэгж үүссэн юм байна. Энэ үе утгал үрхээр тэрний урд ямар нэгэн гээгүүлэгч нэмэх хэрэгтэй болж ирж байгаа л. Ингээд үе утгал бүр гэдэг. За ингээд үгийн ихэнд мал гэдэг яваад үзэхэд бол илгээд ганцхан гээгүүлэгч болцсон байгаа шүү тийм ээ. Тэгэхээр энэ бол ардлын ишгэ гээсэн. Гээж үг бүтээж байгаа. Үгийн ихний гээгүүлэгчийг гээж бас үг бүтээх тийм
юутай гарсан. Монгол хэлэнд бол эгшгээр гэсэн үгүүд бол нэлээд олон байгаа. Тойлогчгийн савж үзэхэд бол байдаг. Тэгээ энэ хоёр өөр хэлээд энэ уян утгалбаар эхнийх нь бол задгаарах гэд, нөгөөх нь бол уян утгал задрах гэд нэрлээд. Өөрөөр хэлбэл мал ихэд бол тэр нь А юм уу, Ч юм уу гэх шиг байх хэвээр. Гэтэл тэр нь бол гээгдээд алгуулсан. Энийг бол уян утгалбар задрах гэж. Тэгээ энэ уян утгалбар задрахаас үе төгсгдөг гээгүүл өчөд. Өссөн нөгөөх нь бол одоо Монгол төрөвч ярьдаг үгийн эхний П гэдэг ярьдаг тэр зүйл бол ганцхан П биш. Ерөөсөө бусад бүх гээгүүл энд орж болох юм гэж ингэж ütсэн юм. За ингээ үе утгалбар бол ингээд хоорондоо одоо нийлхийнүүд байна л да. Жишээлбэл уртг шиг гэдэг ингээд хэрэг дунд байсан одоо гээ одоо түүний хуулиуд гээгүүл нь гээгдсэн байх шээ. Ингээ хоёр их шиг заан гэхэд бол одоо тэр гээгдээд ингээд нээсэн юм шинжтэй. Тэгэхээр энэ уян утгалбар гээгүүл шиг гэдгийг чинь одоо юу бол задарч нэг гээгүүл шиг нүгэнд одоо хишгэн нуудаас суурчж байгаа шүү дээ. А нөгөөх нь бол тэр урт хишгийн одоо ЗА гэдгийн одоо заах гэдгийн ЗА гэдгийн ардлын хишгэн, цөвчийн хишгэн ийгээр сэлгэж. Ийгээр сэлгэхээр зэрэгэнд бол ай гэсэн хосог шиг гашиг жишээтэй. Ингээд үе утгалбар одоо энийг бол нийлэх нэг юм цогц болсон зүйл юм. А түүхэн үднээс бол тэр зай гэдгийг бол за и тэгээ тэрний дунд бол гээгүүлж байх хэвээр. Тэр нь бол гээгдээ тэгээд зай юмны хоорондох зай гэсэн утгатай гардаг юм уу. За гэх мэтээр ингээд судалж байгаа гэж байна. За тэгээд үе утгалбарууд нь бол одоо дор утгатай байна. Жишээлбэл баан гэдэг юм, баатар гэдэг юм уу тэрний баа бол одоо нэг бөөгнөр гэсэн утгатай. Тэгээд энийг Б гэдэг үгтэй ингээд харьцуулахад тэр Эт үг нь бол тэр ерөнхий бөөгнөр хэршүүн бол суларсан ерөнхийдөө нэг хөвсгөрдөг болсон юм шинжтэй. Өөрөөр эмэгшгийнх нь бол эрэгчтэй харьцуулахад бол нэлээд сул тийм байдалтай үгүүдийг үүсгдэг. Бидний эм гэж ялгадаг юм бол утга цаанаа бол нарийн гарлын үднээс бол утгын холбогдолтой байна гэж ингэж хэлэх гэж байгаа юм л да. За ингээд заах гэдэг одоо юм заа гэдэг үг одоо ямар нэг юмд ямиг одоо зааж хэлэх гэсэн утгатай. Тэгээд энийг бол ардлын А-гийн нэгээс хэлбэл бол зай гэх утгатай. Заах гэдэг маань бол ягаад энэ хоёр загаа гэдэг зай гэдэг хоёр холбоотой болчихгоо тэр дундлын гişг нь бол гээгдээд нөгөөх нь заа нөгөөх нь бол хосог гişг болсон. Тэгээд А-ээс хэлгсэн. Энэ хоёр үг ягаад утгаараа холбоотой гаралтай болж байгаа вэ? Юм заана гэдэг бол бид нэр хичээл заана гэдэг байна. Тухайн юмны заагуудыг гаргаж өгөх хамгийн гол зорилготой байдаг. Энэ гişг нь бол энэ ингэж хэлдэг, эвлэгч нь ингэж хэлдэг, бат гэдэг үг ингэж хэлж байна, бах гэдэг үг ингэж байна. Гэд бэх гэдэг бол ингэж хэлж байна гэдэг энэ тэр гişг чухал үүрэгтэй гişг эвлэгч сэлгээд явчихдаг. Жишээлбэл бах гэдэг юм уу бах гэдэг одоо юуны мэдхийн нэр байна тийм үү? Тэрийг бах нь ханах гэж байна. Тэрний бах нөгөөд бэх гэхээр тэр бах бэх хоёр бол эгээс илгээд ардлынх нь бэх гэхэд ийгээс илгээд ингээд үүсгэсэн шүү дээ. Бөх гэвэл одоо мөн тэр нь сэлгээд бөх бат гэсэн утгатай. Ингээд ямар нэгэн том цул бөөн гэсэн утгатай ийм үг ингээд энэ мэтэр ингээд үгийн гарна гэж гарч ирэх юм шиг. Ингэж тайлбарлав. За ингэж тайлбарлал Монгол жинхэнэ монгол үгүүдийг бол энэгээр ингэж тайлбарлаж болно. Монгол биш үгүүдийг бол тайлбарлахад энэ миний саяын гаргадаг юм л утга нь гарч болохгүй. Жинхэнэ монгол үг бол ингэж утга нь гарч иж байгаа. Жишээл баага гэдэг дээр одоо баатар гэдэг үг. Баатар гэдэг үгнээс чинь тэр тур гэдэг нь бол тэр бага баахан гэдгийн дээр баах өвэ гэдэг эвтэр гэдэг тэмдэг нэрийн дагуур байдаг шүү дээ. Бууруулах. Тэр эвтэр гэдэг нь бол гээгдээд тэгээд баа гэдэгтээ шууд тур гэдгийг залгаад явуулсан баг шээ. Сайтар гэдэг бол сайвцэр гэж байсан. Бэн гээгдээд сайтарч гэдэг тур гэж байдаг. Тэгэхээр энэ тур гэдэг бол тэр эвтэр гэдэг нэг хуулиар явж байгаа шээ. За гэх мэтээр ингээд тайлбарласан. За тэр эвтэр гэдэг нь бол одоо уул нь бол угаас үүссэн. Тэр эвтэр нь бол юу гэхээр бэтэр гэдэг одоо зарим төрх айлганд бол тур гэдэг бэтэр гэд бичсэн байх шээ. За энийг ингээд хөөгд үсгээс тэр
битүү. Битэр гэдэг нь бол битүү юу? Мэт гэдэг үгтэй ойролцоолоод байна. Тэгэхээр мэт гэдэг үг бол тэр эвтэр гэдгийн этгэхтэй гаралд нэг очиж байгаа. Эвтэр гэдэг нь битэр, метр гэдгийн тэр ихний Б гэвэл чи ардлын гიშгэн гээгээд эвтэр болоод явцсан. Тэгээ зарим үгэн дээр Сайтар Баатар гэдэг Б гээгээд ингэ явцсан. Уул нь эвтэр гэдэг. Эвтэр гэдэг үг нь бол юу гэхээр эмтэй сэлгээд метүү гэдэг үгтэй гарлаа гэдэг. Ямар нэг мет гэдэг одоо адилхан дагуур үг гэдэг нэрэлдэг шүү дээ. Тэр бол тэр эвтэртэйгээ гарлаа. Нөгөөх нь бол эвтэр гэсэн ойрцоо утгатай мет гэдэг нь ойрцоо утгаа заадаг. Энэ метэр ингээд үгийн гарлаа ингэж одоо судлахад нэлээд сонирхолтой ийм зүйл байдаг. За үгийн гарлын талаас судалсан зүйлүүд бол Эренчин зүйл байна. Мөн одоо Попегийн зүйлүүд. За сүүлдээ Санжаавын түрүүн билсэн Санжаавын 3 дэвтэр ном гарсан. Тэр 2 шавнуудаас сүүлд нь хэвж гаргасан. Гэхдээ энд бол тэгэж яг саяхан шиг минийх шиг ингэ задлал судлаагүй үгэн дээр тулгуур судалсан байна. Тэгэхээр үгэн дээр тулгуур судлахаар зэрэг бол нэлээд төвхтэй. Харин яг язгуур үнцийг олох юм гэвэл саяын тэр үе утгалбаар задлаад тэгээд судлал одоо саяын миний тэр мет эвтэр гэдэг хоёр гард нэг тэр мет гэдэг нь бол бит гэсэн түүх гаралтай үгэнтэй ингээ холбоотой болоод адилхан утгатай Батбих гэдэг утга. Тэр Батбих утганы ягаад адилтгсан утгатай болчихсон хоёр өмнө хэлээд Батбих болно гэдэг маань тэр хоёр юм хоорондоо ижилхэн болж байгаа. Адилхан болж байгаа гэсэн утгаар мет гэдэг нь адилхан утгатай болоод явах жишээтэй. За энэ метр ингээд нэгжийг тогтоох явдал бол ингээд үгийн цааш нь одоо ингээд задлахад бол нэлээд чухал зүйл болж байна. За ингээд үе утгалбар тэр нэг хэдэн гэвэлж байгаад одоо 7 гэвэлж одоо бид үе төвсгт 9 гэвэлж ярьдаг ш. Тэр чинь бол ардаа үнэндээ бол ишгтэй байжгаад өвгөтэйхэн үднээсээр ардлах агшуудгээс түрүүн би хэлсэн. За ингээд үе утгалбар одоо хоорондоо давтан бас хоршин за гих мэтэр ингээд өгөөд үүсэх маягтай болж гарч ирж байгаа. Жишээл саяхаас авч үзэх юм бол Баатар гэдэг баан гэдгийн тэр баан гэдэг бөөн гэсэн утгаараа баан гэдэг тэр баан бол өөрөөр бөөн гэдэг ингээд цаашаа ингээд бөөн гэсэн утгатай үг гарах шишээ. Тэгээд зарим үгүүдээр бол тэр чинь бүх эгшүүдээр сэргэж гарахгүй л дээ. Одоо би ингэж гарч болохгүй тэр. За энэ мэтлэр ингээд үе утгалбаар судлаж ингэж гаргасан юм жишээтэй. За энэ дээр өөр нэг жишээ авч үзэхэд төгс гэдэг үг байна. Төгс гэдэг бол тэгүс гэж ингэж бичдэг. Ингээ өөрөөр хэлбэл одоо энийг задлахад бол Т гэсэн үе утга, Т гэсэн үе утгалбар, Г Ү гэсэн үе утгалбар. Тэгээд энэ төрөв шилдгээр С энэ дэвсгэрэлсэн байгаа. Уул нь гарлаараа бол энэ ард бол ямар нэг юу байж болох нь шүү дээ. Их шиг байж болох юм. Гүр гарлаар нь бол. Тэгээ энэ бол хөгжлийн явцад бол үе төгсөдөг, үеэр төгсдөг өсгөл гарч ирж байна. Хэлний өөрийнх нь хувьсэл зөв тогтлоор гарч ирж байгаа үе дэвсгэрэлдэг 9 гэвэл шинж гарч ирсэн багт шээ. За ингээд тэгүсгэдийн одоо энийг аваад өсгөөс Т нэгээгдээд Б-гдээд. За тэгээд тэр ген эхний Т нэгээгдээд Г бас Г-гдээд тэгээд үүс гэдэг үг. За тэгээд төгсөх гэдэг нэг нь бол хэрэг явдал ингээд төгсөх дуусах гэсэн утгатай. Гэтэл тэр нэсэ эхний Т нэгээгдэхээс төгссөн чинь дараачийн юм бол үүс гэдэг үг. Эгүүс гэж. Үүс гэдэг бол Т нэгээгдээд үүс болоод ген гээгдээд үүсэх гэдэг үг. За үүс. Тэгээ эс нь бол дээрээс хэлгээд үүдэх гэдэг үг. Эстэй хоёр үүднэ тийм үү? Үүнээс үүдэн, үүнээс үүсэн гэдэг энэ үг гарал нэг болж байгаа. Тэгээ эндээс дэгэ ард ээтэй бол үүд гэдэг жинхэнэ нэр үүсэж. Үүд. Үүд гэхээр одоо энэ үүсэлттэй холбоотой болсон тийм ээ. Тэр гэрээс үүдэж гарна гэсэн утгатай. Үүдэн ч болно, тэрнээс үүсэж бий боллоо гэсэн үг. Ингээд үүсэх жишээтэй. За ингээд төгсгөдөг үгийн эхний Т нэгээгдээд үүсэх гэдэг. Тэгээд энэ дээр үйл гэдэг үг ингэж үүссэн баг шүү дээ. Энэ эгүү лээ гэж. Үйл гэж үүссэн. Одоо тэр оны элийн ард бол энэ гараад ирж байгаа. Үйл гэдэг маань их хэсэг одоо Монгол хүн юу гэж ойлгосон хэсэг.
Үүсэж бий болоод ингээд хувраад байдаг. Үүл тийм. Тэг үүссэн. Юм үүсэж бий. Тэнгэрт юм үүсэж байгаа гэсэн утга. Тэгээд энийг үүл гэд нэрлэж. Үүл гэд нэрлсэн баг шиг. Үүнээс үүсээд одоо ямар нэгэн үүслийг зааж байгаагаас үйлдэл гэдэг байна. Үйлдэл ухсаа гэдэг. Тэрний үйл тэгээд энэ дээр элдэр гэдэг загвар залгаад үйлдэл ухсаа гэдэг. Ямар нэг үүсч бий болсон гэсэн утга хадгалж чаас үйлдэл гэдэг. За энэ мэтэр ингээд тэгэхээр энэ хэдин үгээр гэсэн үгний оролтууд Т гээгүүлэгч байсан. Болох нь одоо ингээд тодорхойлох жишээтэй. За ингээд энэ мэтэр ингээд үгийн гарлыг ингээд цааш нь ингээд хөөгөөд байвал одоо янз бүрийн үгнүүд нэг юм олон өөр үгүүдэл болох тусам энэ зөв болох нь батлагчаад. Олон үг үсэхгүй бол тэгээд тэр чинь нэг явахгүй ч юм уу эсвэл одоо түүрхлээс орж ирсэн ч үг юм уу манчаа өгч болцсон юм уу Солонгос, Япон руу явцсан ч байдаг юм уу иймэрхүү маягтай байна. Тэгээд энэ хэдэн одоо сая тэр өөр хэлээд энийг нэг үгийн гарлыг тайлбарлах нэг 12 зүйлийг яасан л та үгийнхнийг ил суурах, үгийн шиг их шиг суурах, үгийн дундаас осос урт шиг үгийн дундаас суурах гэдэг ингээд. Энэ үгээр ингээд 12 зүйлийг гаргаж ерөнхий нэгээр монгол хэлний үгийн гарлыг ингээд тайлбарлаж болох юм гэж ингэж үзсэн юм байна. За үгээр бол одоо бусад тэр үгэн дээр тулгуурдаг асуудал нэлийн өөр юм. Бусд нь бол дандаа үгэн дээр тулгуурдаг. Харин энэ санааг хаанаас олж авсан гэж 90-ийн гол тэр 3 дугаар дэвтэртэй яг ингээ үг юугаар нь авиагаар нь үе усгалаар ингээ задлсан тийм байдаг. Жишээд язгууртай үйл үгийг ингээ язгууртай үйл үгийг баахан задлж ингэж үзсэн байдаг. Тэрнээс үндэслээд одоо энийг ер нь ингээ задлж болох юм байна гэж үзээд ингээд ууланд байх ёстой юм гаргаж ирэхээр зэрэг гардын утгатай холбоотой болоод үздэг. Сая миний хэлсэн хэдэн зүйлээс одоо тэр хоёрын дотор гарч утга нь гарч ирэхгүй авиа гэвлэгч нь бол хасаад байж болно. Тэгэхээр утга нь гарч ирэхгүй бол тэр манай монгол хэлний үг төвхтэй болоод ирж байгаа. Ийм. За энэ мэтэр ингээд үгийн гарлыг бол ийм нэг хэдэн 12 зүйл байгаа. Энэ хоёр зүйлээр ингээд үгийн гарлыг тайлбарлан. За тэгэхээр энийг үгийн гарлын тол гэхээр үгэн дээр тулгуурдаг учраас үгийн гарлын тол гаргаж болдог. Миний энэгээр тайлбарлахад үгийн гарлын тол гэж гаргахад хэцүү. Яг үгүүгээр нь дор нь тайлбарлаж л. Тэгээ нэг үгийг тайлбарлахад бол одоо нэг 10-аад хэл зарим нь 3-4 ийм үгнүүд бөөнбөөнөөр орж ирэх юм л да. Тэгжил нэг тол хийдэг юм уу гэхээс биш. Яг үгийн тавиад ард нь ийм гэдэг ингээд тавихад бол нэлийн төвхтэй. Ягаад гэхээр үе усгалбараа задлаад ингээ гаргацсан байгаа учраас хэцүү байдаг. За энэ мэтэр шилбэл одоо хичээл заах гэдэг ч юм уу заах гэдэг байвал хичээл заах гэдэг хичээл тэр заах гэдэг бол жигаах уу гэж ингэж бичсэн тийм ээ. Хуруугаараа заахыг бол загаа гэж бичсэн. За энэ хоёр бол одоо ингээд ямар нэг юм зааж байгаа ямар нэг юмд зааг нь олох гэж байгаа гэсэн үг төр байсан тийм үү. Хичээл заана гэдэг нь бол ямар нэгэн юмныхан зааг нь олж сайн гаргаж өгөх хэл одоо ийм гарлын үднээс ярьж шүү дээ. Тэгж одоо бид хичээлийг заадаг. Тийм учраас заах гэдэг зааг гэдэг үгтэй холбоотой. Тэгээд зааг гэдгийн заагаа гэдгийн юу нь бол одоо тэр гээгийн ардлынх нь бол төрөн бээрсэн юм байна. Ийгээс хэлгээд зай гэдэг үг байна. Тэгэхээр зааг зай хоёр бол ингээ гарлын ямар нэгэн хоорондох зааг энэ олох суулгахтай болоод явж байна. За ингээд гээ гээгүүлэгч бол вэтээс сэлгдэг учраас загаа гэдэг нь зав болж болно. Зав гэдэг нь бол одоо завтаа юу гэдэг нь зав бол заабаа гэж бичсэн тийм үү. Тэгэхээр завтаа юу гэдэг нь юм чамд нэг тийм завсар зай байна уу? Тийм юм хийх зай байна гэсэн. Тэгээ зай гэдэг утгад энэ байж байгаа. Тэгээ завсар гэдэг бүр цаана өөр саа үе утгаар аваад тэгээ ир орсон тийм байна л тийм. Тэгээ вэгээр сэлэхээр тэр ингээд сар гэдэг дагуу зарахад тэр вэгийн ардлынх нь их шиг гээгдээд завсар гэдэг завсар гэдэг үг ингээд үүсэх жишээтэй болж ирж байгаа. За ингээд тэгээд энэ дээр тэр гаан бол ааныгээр сэргээ зай гэдэг үг. Зай. Хичээл заах гэдэг бол жигаах уу гэж бичдэг. Жигийн ардлынхын энэ дасяхан ялгаатай жигаах уу. Ягаад тэрхүү жи гэдэг үг бол жи гэдэг нь и гэдэг бол альва нэг юмд одоо нэвтэрч орох гэдэг юм уу. Шил Платоны тайлбарснаар бол
ий авь бол алив нэг юмд нэвтэрч орох тийм юмыг заадаг гэсэн тийм утгыг тайлбарсан байдаг. Тэр бол одоо нэлийн ортой үг гэж ингэж боддог. Өөрөөр жигаах гэвэл одоо тэр уг юмыг зүгээр нэг заагаад одоо яс одоо мал эвдэх байж шүү дээ. Малын мах эвдэх. Тэр чинь бол заах гэж ярьдаг шүү дээ. Хүзүүгийн заа гэх. Тэрэндээ заа байна. Тэр заах бол зүгээр салгаж. Жигаах уу гэдэг бол тэр ий бол нэлээд нарийн үзэн гэсэн үг юм. Тийм учраас хичээл заах гэдэг дээр тэр ий ордог нь бол тэр наривчлан одоо заах гэсэн. Тэрнээс нөгөө яс заах, хүзүү заах гэдгээс бол нэлээд өөр болоод ирж байгаа. Тийм утгатай. Тэгэхээр ийгийн тэр Платоны хэлдэг тэр ийгийн юм бол нэлээд нарийн имийг заадаг ийм зүйл юм а гэдэг нь ингэж батлагч байгаа. Вэний утга гэж энд одоо нэрлэдэг ийм зүйл. Тэгээд загаа гэдэг нь бол тэгээд вэхээс зав гэдэг завтай юу гэдэг нь зав гарна. Тэгээд завсар бэгийн артлын аана гэдэг ардаа гэвч хийгсэн дагуулзал хаз. Эсн гэдэг завсар гэдэг үг ингээд үүсгэж шийдтэй. За ингээд заа гэдэг үг юм. За ингээд заа гэдгийн заа нь одоо бидний одоо зөвшөөрөх заатай холбоотой бол бас холбоотой юм шиг болж байна л дээ. За тэгээ гэдгийн заа. Тэгээд заа гэдэг нь бол юу гэхээр хоёр юм хоорондоо зөвшөлдөх гэсэн тохирох гэсэн утгатай. Одоо за тэгээ гэдгийн заа бол ер нь уг ажлыг хамтарч ер нь юм болгон зөвшөөрөх гэсэн тэр хоёр юмны тим заагийн утгыг илтгэдэг учраас юм болгонд бол бид зөвшөөрч байгаа юм дээр бол дандаа заа гэж хэлдэг. Богинохон заа гэдэг утгаар дууд. Тэр утга бас одоо энд явж байгаа нэг бол өгүүлбэр үг гэд нэрлэдэг. Одоо орчин үеигаар бол гэтэл угтаа бол сая миний ярьдаг тэр заах гэдэг жаагаах гэдэгтэй холбоотой болоод ирж байгаа жишээтэй. За бид тэр үүд гэдэг үг ярьж байгаа. Үүд гэдэг бол өгөөл гэдэг үүсэх, үүдэх, үүдэр гэдэг. Ингээд энэ үүсэх, бий болох гэсэн утга. Бий болсон гэж ингэж үздсэн үүдэр гэдэг. За үүс гэдэг яавад вэ? Үүс гэдэг нь үе гэдэг үг байна. Үйлс гэж ажил үйлс гэдэг ярьсан. Тэр үе байна. За энэ үе бол одоо хосог шиг байж байгаа. За хосог шиг гэдэг бол уул нь бол урдаа үгийн урд юутай ямар нэгэн гүйвлэгчтэй тэр хоёр гişийн донд бол мөн гүйвлэгч байгаа, гүйвлэгч байгаа. Тэгээд их шиг ингэх хэрэгтэй. Тэгээ хосог шиг үүссэн, урт хосог шиг үүснэ гэдэг бол Монгол хэдэнд тухайн үеийг тэмдэглэх одоо их чухал үүрэг гүйцэтгсэн бие даасан одоо хос фонем гэдэг нэрдэг. Хос фонем одоо бий бас урт нөгөөх нь бол бид урт шиг нөгөөх нь хос шиг гэдэг. Урт шиг нь бол ажил ихшгүүд нөгөөх нь бол ийтэй одоо ингээ урт хос шиг бол түрүүн гарал нэг гэж ингэж ярьсан. За ингээд үе гэдэг үе олон гэж ярьдаг тэр үе олон байна. Үе гэхээр тэр үе олон гэдэг нь бол үүрэх гэдэг үг байна. Үүрэх, өөрч унах, бутрах гэдэг утгатай. Тэрний үе бол үгийн тэр хэсэг үе гэдэг. Үе олон гэдэг тэр бутраад олон болон гэдэг. Тэрний үеинд явж байгаа юм байна гэж. Тэгээ юм учраас үе төмөн хүн гэдэг ярьдгийн тэр үе бол тэр үгээс бий болсон ийм зүйл байх шишээтэй. За энэ мэтэр ингээд үгүүдийг одоо тайлбарлаад жишээлбэл явах гэдэг үгийг тайлбарлахад нэлээд зовлонтой байсан л дээ. Яабуу гэж бичдэг. Явах гэдэг. Тэгээд энэ бол цааш нь ингээ болоод байвал ибагнах гэдэг үг байна. Явгнах гэдэг. Одоо юм ингээд жижиг өтмөт ингээ явгнаад байдаг. Тэр үгнээс үүссэн бололтой юм шиг. Тэгээ явгнах. За хүн одоо тэгээд тэрнээсээ явган гэдэг үүссэн байна. Явахаараа зэрэг хүн бол яадаг вэ зэрэг дандаа ингэж өөдөө ингэж явж байгаа. Хөлөө өргөд одоо өөдөө жигд ингэж явахгүй. Одоо хүнийг харахад одоо зургатаар харахад л ингэж оволдоод байгаа шүү дээ хүн явахдаа. Тэгээд тэр чинь бол үүндээ явгах гэдэг тэрнтэй холбоотойгоор явах гэдэг ингэж үүссэн байна гэж бодож байна. Хүн ингэж явахаараа зэрэг одоо ингэж яваа. Тэгээд явгах гэдэг нь одоо олон хүн явгах юм. За эсвэл одоо өтмөт янз бүрийн олон юм хүн явган жан язган жан гэдэг юм ярих ч явдаг бодлоо. Тэр нь бол тэр явган гэдгийн одоо тэр нэхний язгаар юм байна. Урд нь ороод явцсан ийм жишээтэй байгаа жишээтэй.
За иймэрхүү маягаар өгөөдийг тайлбарж болох юм да. Жишээлбэл хамар гэдэг үгийг тайлбарлаад зургийн өгөөд авчирч хамар гэдэг маань бол хуучин монгол бичгээр бол яаж бичдэг вэ? Хамрыг хабар гэж бичдэг тийм үү? Ярианы хэлэнд бол бэ нэмэр сэлгэл хавар болсон. За энэ одоо тийм хавар гэдэгтэй холбоотой юм, улирлыг заасан хавар гэдэгтэй холбоотой юм уу юм уу гэж ингэж бодож болох юм л да. Хаврыг бол улирлын хаврыг бол хабур гэж бичдэг тийм үү? За хавар гэдгийг аваад үзэхэд тэр бол эренчингоо тайлбарсан байдаг юм. Ховор гэдэг оогоор шилгээд ховор гэдэг үгтэй. За хавар болоод ирэхээр зэрэг нүүдэлчин одоо улс төмөнд бол нөөцөө бараад одоо нөөцөө одоо өвлийнхаа эдэш мэдэж одоо тэгээд тарах хүч бүх юм аваад хавар бол нэлээд туйлддаг хаврын хавсарч болдог. Тэгээд эн чинь бол тэр эдэш ууш ховордох хүч тамир ховордох гэсэн утга болоод ирж байгаа. Хавар бол. Тэгээд ховор гэдэг. За ховор гэдэг үгний юутай холбоотой гэсэн ховоох гэдэг төрслөө үгтэй холбоотой байна. Ховоох, ховгор гэдэг үг шүү дээ. Одоо миний ховгор хүү гэж ярьдаг хаа. Ховгор. Тэрнээс гаралтай үг юм. Ховоох гэдэг. Тэгээд ховор зэвэр гэсэн утгатай. Одоо тухайн юм одоо хатуу болоод тэгээд тэр дэшгээ ингээд хатаад ингээд ховоодаг ч юм бэ, орчиедаг ч юм байдаг шүү дээ. Тэрнээс тэр ховоодаг тийм. Тэгээд ховор гэдэг. Тэрнээс энэ хавар гэдэг үг ингэж үүсэх жишээтэй. Хавар. За хавар гэдэг нь бол яг хамарда ховоох, хамар бол хүний нүүрэн дээр овоож яадаг юм хэсэг зүйлийг хавар. Тэгээд тэр нь бол хамар гэж ингэж нэрсэн баг жишээтэй. За ингээд хавар гэдэг үг. За тэгээ хэврэг гэдэг үгтэй холбоотой бол тэр нь тэ. Хэврэх гэдэг үг байна. Үйл үг. Хэврэг гэж ингэж бичнэ. Тэрний хэврэг бол уцаа шингэний алдаад тэгээд нэмгэн зүйл бол ингэж хөсөөгөө тэр нь тэгтээ тэр бол хэврэг өөрч буцрах амархан. За тэгээ хэн гээгдээд эндээс эврэх гэдэг үг. Эврэх, хатаж эврэх гэдэг юм. Эвэр. Энэс зарим зүйл бол бүр хатуураад эвэр гэдэг үг шүү. Эвэр. Болж байна уу? Эвэр гэдэг үг. Одоо малын эвэр гэдэг. За эртний одоо яврах дунд зүйл бол одоо баацар одоо тамаас эвэр тэ юм зөв. Эвэр малгай гэдэг юм уу та? Тийм юм тэр чинь одоо хүчтэй шаталтай гэдгээ үзүүлсэн тэр малын эврийг гаргаж бэлэгдсэн тийм зүйл байдаг. Манай ч гэсэн одоо цагтаажтай эвэрт баацар гардаг үстэй. Амар тэр чинь бол тэр эвэр асуудалтай. За эврэх гэдэг маань ингээд хэврэг гэдэг үг болж орж байгаа. За эсвэл нөгөө талдаа бол тэр эвэр хатуу зүйл болж орох жишээтэй. Хэврэг. За тэгээ нэг өгөр сэлгүүл одоо хөврөх гэдэг үг гарч ирэх. Хөврөх, хөвбүрэх гэж бичнэ шүү дээ. Хөврөх хэн өгөр сэлгүүл. Хөврөх. За ингээд хөврөл гэдэг. Хөврөх, үр хөврөл гэдэг хөврөл гарч ирэх шүү дээ. Хөвөн гэдэг үг одоо энэтэй холбоотой байна. Үр хөврлээд хөвөрч гарч ирдэг юм. Ингэж хөвөрч цууршаад хатуу юм гэхгүй шүү. Хөвөрч ингэж гарч ирдэг. За ядуусаа алзуу самтны юм уу да ямар амтны одоо үр төлөв олон одоо юу гаргадаг шүү. Ийм үр төлөв гаргаж ирдэг. Тэгээд энэ хөврөх гэдэг үгтэй холбоотой болоод ирэх жишээтэй. За энэ мэтэр ингээд үеийнхэнд гээгүүлэгч гаргаж гээгүүлэгч нь гээгдэн даваа сэлгэн гээгүүлэгч сэлгэн одоо ингээд нэг хэдэн зүйлээр ингээд энэ үгийн монгол үг бол ингээд төрөл үгүүдийн болоод ингээд тайлбарлахад бол нэлээд боломжтой. Энэ зүйл юм. Тэгээ харин үгийн гарал гэвэл одоо үгээр биш нэ үе бүтээвэрдээ тулгуурлаж байгаа учраас тэр тойлогд дор нь тайлбарлах чинь нэг хэсэг бүлэг үгсээр нь тэгж тайлбарлаж гаргаж ирэх юм ихтэй. За энэ мэтэр ингэж тайлбарладаг үгийн гарлыг. За энэ дэв болоод нэлээд ихтэй байгаа. За эренчингоогоос одоо санаа авсан. За ингээд эренчингоо тэр одоо язгууртай үйл өгүүдийг сайхан тайлбарсан байдаг л дээ. Авир гэдэг үг авч үзэхэд бол гэдэг дээр бөөрий гэдэг одоо нэг тус бүрий гэдэг тэр дагавраа залууд авир гэдэг үг ингэж үлссэн байх шатаг. Ингээд тайлбарсан байдаг. За ингээд одоо юу гэдэг нь нүүд гэдэг үгийг тайлбарлахад бол
Нүд гэж яаж үүссэн юм гэдгийг тэр Монгол хүний сэтгэхүйн үдээс авсгал нийлүү гэж бичдэг. За энэ бол нудрах гэдэг үгтэй холбоотой, нудрах гэдэг үгтэй холбоотой. Нийдүүр гэж байгаас. Тэгэхээр хүн одоо ертөнцийн юмыг таних Монгол хүн одоо тэгж яагаад нудрах гэж ойлгодог байсан юм хэсэг цаад юмыг задлж ажиллаа уугаа шанаар мэдэх гэдэг шүү дээ. Одоо шинэхэн бол ер нь тэгж байгаа шүү дээ. Хүүхэд бол одоо нэг шил юм ингээд нэг тоглоом байдаг шүү дээ. Тэрийг яхад бол заавал яах вэ? Хагалж үзэх гэдэг шүү дээ. Тэр хүүхдийн тэр сэтгэх бол тэр одоо үгийн гаралтай тэр холбоотой тийм зүйл байх шээ. За энэ мэтэр ингээд одоо ингээд тайлбарлах юм да. Тойл гэдэг үг нь тойлих гэдэг үгтэй холбоотой болоод тойлгор гэж явуулчихна. Тойлцох гэдэг. Тэгээ энэ тойл үчгээ аваад үзэхээр хардаг тойл байна, бичгийн тойлоо гэдэг ингээд хаана одоо энэ дүрс их тодорхой харагддаг. Утаага уулганы тойлоос үед хардаг гэх мэтэр ингээд тэр тойлих гэдэг үг. Тойлих гэдэг нь бол аагаар сэлгүү тойлих гэдэг үг. Алсад явж чадах гэсэн утгатай болоод явчихна. За гэх мэтэр ингээд Монгол хэлэнд бол тэр одоо аваа дуурайх үг, дүрс дуурайх үг гэж. Тэгээд хэлний гарлыг тайлбарлахад аваа дуурайх онол гэж байдаг. Тэгээд тэр бол манай Монгол хэлэнд бол яг аваа дуурайж ертөнцийн тэр авааг дуурайж хэлж үг үтээсэн. Энэ нь бол одоо чихээр сонсож амаар хэлдэг аваа дуурайх нь бол. Нөгөөх нь үдээр харж гараар барьж үздэг. Ийм хоёр зүйл байна. Энэ хоёр зүйл нь бол тэр үгийн гарлыг тайлбарлахтай нэлээд холбоотой ийм зүйл байна. Ингээд аваа дуурайхаа онолог, дүрс дуурайхаа онол гэж нэрлэдэг. Тэгээ энэ аваа дуурайх, дүрс дуурайх хоёр нь бол тэр хүний чих нүдэн дөрвөн эргэтэн толгоонд дойж байгаа дөрвөн эргэтэн нь бол тэр үгийн гарлыг тайлбарлах. Цаад юмыг яаж ойлгож байгаа тэрийг тайлбарлах хамгийн гол зүйл болж хорьсон юм. Тэргээр одоо ертөнцийг таньж мэдсэн ийм шинжтэй. Лав манай Монгол хэлнийх тийм тэгээд төрөл төрх хэлнүүдтэй харьцуул байна. Тийм бол гарах байх. За ингээд үгийн гарлыг одоо ингэж тайлбарлаж байгаа. Ингээд энэгээр тайлбарлахдаггүй бол тэр нэлээд өөр үг юм уу? Эсвэл одоо сайн тайлбарч чадахгүй байгаа нэг тийм асуултын дэндүүлж үлддэг л дээ. Тийм. Ихэнх үг нь бол одоо ингээд Монгол хүмүүс ертөнцийг танихдаа сая миний хэлдэг дөрвөн эрхтэн одоо бидний гүндэрт байгаа дөрвөн эрхтнэр л одоо юм яа олж хараад ингээд нэрсэн байх шиг. Аваа дуурайх, дүрс дуурайх үг бол энэ дөрвөн эрхтэнтэй холбоотой ийм үг бол Монгол хэлэнд маш их үгийн гарлыг тайлбарлах саяын тэр аваа дуурайх, дүрс дуурайх үг хоёр бол гол их болгоно болдог. Ийм шинжтэй. За болох уу? Нэрээ жахан яач юу? За баярлалаа. Багш маань 44 жилийн өмнө одоо надад хамгийн анх авиацийн хвшил зааж ирсэн. Баярлалаа багш. Орноос ч удаан жаргаарай багш. Тэрэл Батар шиг урилгыг хүлээж аваад энэ үе шавнартаа хэдий хүмүүсийн өвчтөр нэртэй хичээлийг хэдний өдрөөр орсон базрагч авахтай баярлалаа. За баярлалаа. Одоо энэ бол хичээл сарын 1-ний хичээлийн жилийн эхэндээр орж байгаа базрагч багшийн хичээл байгаа. Тэгэхээр одоо шавнараас нь саяны хичээлтэй холбоотойгоор багшаас асуулт байвал асууж болно. Асуух юм байвал гараа өгөөд багш хариулнаа. Тэгээ энэ нэг номыг авсан гэдэг нь оюутнууд яах юм гэж бодоод байна. 1835 онд хэвлэгдсэн грамматик монголской язык гэдэг энэ хэний Александр Богоронский ном. Тэгээд 1835 онд манай хэлийг сонирхож судалсан. Тэрнээс хойш одоо 40-50-аад одоо хэл зүй гарсан л. Тэгээ энэ дээр бол одоо их сайхан ингэж хэвлсэн одоо манай хэлийг судалсан. Тэгээд нэг оюутан зориулж үзүүлэх гэж авчихсан юм л да.
Тэгээ энэ дээр одоо ингээд энэ үгийн хөвлөгийг одоо энэ хүн ингэж сайхан гаргаж ингэж заа ингэж хэвсэн байна. Тэгээ гадны хүн одоо манай хэлийг 1835 онд шүү дээ. Тэгээ ингэж хэвлээд одоо ингэж гаргаж ирсэн Александр Баурны хүн. Сүүлд нь Алексей Баурны хүн 1849 оны халимаг Монгол хэл зүй алдартай хэл зүгээр бичсэн. Энэ 1835 онд бичсэн энэ ийм. Тэгээ одоо ийм одоо гадны улсуудын хүн тэр улс нь хэвлээд 1835 одоо бараг 200 жилийн өмнө байгаа зү. Тэ ингээд одоо манай яг сонирхдаг. Тэгээд зэрэг бид одоо ихэвчлэн гэдэг бол энэ гадны хүн ингэж юм сайхан хийсэн байхад бид бол их сайн үзэх хэрэгтэй юм гэж би оюутан үзүүлэх авчирсан юм. За баярлалаа. Монгол бичиг бол нэг алга болчихгүй шүү дээ. Ер нь одоо дунд сургууль заасан ард байсан басқа тухайн үед 8 дугаар ангиас 8-9 10 оны багшиж байгаад Монгол бичиг орж ирсэн. Тэгээ одоо ер нь Монгол бичиг ороод байдаг. Тэгээ бүр нэг хэлмэгдэн гэдэг чинь бол айхцар ноцтой үг юм. Ер нь Монгол бичиг бол хэлмэгдэхгүй. Цаанаа тийм баялаг бичгийн сайхан хэлтэй уушаас тэр чинь ер нь хэлмэгдэхгүй шүү дээ. Тэрээс харин бүх юм нь устгаж одоо ганжуу данжуурыг устгадаг нэг тийм балаа хүмүүс байж магадгүй. Нэг хүн одоо би яаж нэрээ түүхэнд үлдээ идэ гэдэг нэг номын сан шатаасан юм. Тэгээд тэр нэр үдсэн гэдэг шиг тийм бодолд гарахгүй. Тэгээд тэр санаа бичгийн хэлэн дээр бол одоо ингэ сайхан юмнууд судар ном зөв дүүрэн байна шүү дээ. Энэ шатаа ард түмэн л байдаг шүү дээ. Ер нь. Тэгээд яг Монгол бичиг авах юм уу гэж одоо одоо өөрөө үндсэн юу байна. Үндсэн одоо олон жил ирсэн байна. Төрөвчийн хасрынгийн хэлдгээр одоо ихшиг хасч яахгүй тэр уян зөөлөн дуудна гэж юм тийм үгээр энэ байж байна. Тэгэхээр ер нь цаашдаа бол Монгол хэл юу гэдэг тэгээ үндэстэн байгаа учраас бол хэл болоо тавиараад харагдана шүү дээ. Монгол үндэстэн гэж байгаа учраас Монгол хэлээ хайрладаг одоо тийм хүн гэж ер нь баг байхгүй шүү дээ. Тэгээ Монгол дараа ярьдаг учраас Монголын ард түмэн тэрнтэй хайртай.